Уулын ан буюу Монтон хаан гэдэг бол анч тулан ан сонирхчдын хамгийн оргил байдаг. Үүн дотор Овс Грандслам буюу их дуулга цомын дотор Монголын алтан угалц, Монголын говийн аргал угалц хамгийн эрхэм ангай нэг тооцогддог. За дэлхийн олон орны алдар нэртэй анчтай 30 гаруй жил хамтран ажилласан компаниараа үйлчлүүлэх болсондоо төлөөх талархаж явдаг. За Монгол Сафари цаашлаад Монтон хаан компанитай миний би 20 гаруй жил хамтран ажиллахдаа мэргэжлийн байгууллагаар үйлчлүүлэн хүсэмж дангаа хийх тухайга ер нь бодож үзээгүй байсан. За тус компани захирал Адиа Түмө намайг зоригжуулж тусласнаар энэхүү ангууд хийх ховорхон завшаан тохиолдсон байна. Судлаачд бол 9 зүйл тоосон байна. Ингээд алтан аргал нь болохоор Монголын баруун алтай, Орос, Сибирь, Горны алтай, Пакистаны хойд хязгаар өмнө талаар хэдийн Шинжаан хүртэл үржилж байна. Караканда аргал гэж Казахстан зүүн ба төв хэсгийн Караканда мужид амьдардаг аргалыг хэлдэг юм байна. Каратуа аргал гэж Казахстаны Каратуа ууланд нутагладаг аргалыг хэлдэг юм байна. Марко Поло хонь гэж Афган, Хятад, Пакистан, Тажикстанд над тархсан аргалыг хэлдэг юм байна. Говийн аргал гэдэг нь Монголын өмнөд хэсэг, Хятадын хойд хэсгээр амьдардаг хэлдэг юм байна. Төвдийн аргал гэж Энтэг бол Бутанаар тархсан аргалыг төвдийн аргал гэдэг юм байна. Хойд Хятадын аргал гэж Хятадын хойд хэсгээр тархсан аргалыг хэлдэг юм байна. Тяншан аргал гэж Киргизийн Тяншан нутагладаг аргалыг хэлдэг юм байна. Ингээд нэгэн зүйл аргалаас Монголд бол энэ аргалуудаас биеэр арай том алтан аргал, говийн аргал хоёр нь Монголын баруун өмнөд хэсгээр тархан сойрсон байдаг юм байна. За манай мэдээ Монтон хаан компанийнхантай хамт үргэлж яваад Янитээс хүмүүс байгаль орчны байцааг хичээг авахаар үргэлж явсан. Бид тэр араас нь замдаа гарч байна. За хончин мандаа ирж байгаа юм уу?
Бэстэж. За бид нар Өөрөнгөө аймгийн бүр зам байдаг өөрсдийнхөө найз Балчин Цогоогийн дээрээ сайхан тайлбарлаад амраа сууж байна. Найз чад. За бид нар өчигдөр ангийн хот дээр ирээд өглөө босоод одоо ингээд өөрийн 4:30-д гарах гээд бэлдэж байна. Ангийн компани ажилчид болон эдгэрийн аргал уулзыг тосны дагуу бидэд одоо тэгэ оронгот хөндөө дурандахаар одоо гарч байна. За бид ингээд дарааглаад урандж байна. Маш их салхитай байна. 18 м/сек юм шиг байна. Тийм хүчтэй салхитай байна. Маш их хүйтэн байна. Салхихтай учраас дуу бичих боломж олдсонгүй. Нар манд байна. Тиймээс баруун тийш 3 цагийн албад аргал дугуултын сүргийг олж харлаа. Тоо толгооныг 10 юм байна. Монгол одоо энэ гов хангаа аргал нь алтай харгалаа бодвол биеэр арай жижиг. Нас бие өөдсөн том аргал нь 200 грамм орчим тэнтэй 120 см өндөртэй байдаг гэж үздэг юм байна. Энд аргал бол ерөнхийдөө бол чимээ авахтаа сонор сарахгүй хэвд бол их саргаг амт юм блэ. Манай улсад 1995 оны тоолгоор нийтдээ 60,000 тоотлогоо угал тоологдсон байдаг. Сүүлийн үед бол 2020 оноос хойш тоолгоор нийтдээ нийт нүдтгийн бүх хэмжээнд бол 18,500 тоотлогоо угал буюу нийт угзынхаа тоотлогын 75% бол ямар нэгэн байдлаар хоригдсон байна. Үүнд бол байгаль цагуурын нөхцөл малын тоотлогоо ихтэй холбоотойгоор эцэд жилийн дотор мөн улаан он гэстэй бас холбоотой харагдаж байна. Энтээс авсан станцын мэдээгээр машинаараа нэлээд холоор тавьж машинад тавиад орхиод алхаж одоо ангийнхаа байгаа байрал руу явцгаасаа. Аргалаа ерөнхийдөө дурандаж багцаалаад амдаж нэлээд тойрч амдах маягтай явсан. Ерөнхийдөө тэндээс 2 хаваагдад нутгийн анчид нөгөө талаар нь наанаас нь одоо адья нутгийн нэг хөгшөнтэй ингээд 3-4 салж явд орнцаа. Өөр хангаа нарийн тэл бол ер нь байгалийн тогтцож байдлаараа бас их сонирхолтой газар байжээ. Ингээд тал газраар явж байгаа гинт доошоо ингэж ерөнхийдөө хавцал шиг болж ирээд тэгээд тэр доороо зөндөө олон уулс нуруутай юм шиг харагддаг. За бид нэг ингэж аргалынхаа сүргийг олж хараад араас нь явсан бол 3-4 баашд болчихлоо.
Аргал маань оройн орсон учраас тогтож ирэхгүй маш хэцүү. Жохон зогсоод хийгүүгээр буутах боломжгүй байсаар нэлээд гүйцэлээ гэж нэлээд дагаж алхахтаа хадны нөмөр бараад дурандаас тогтох нөө гэж хараад байж байна. Хаагаараа яаж явах вэ? Ерөнхийдөө нэг зөвлөгөө хийгээд анчин ах ерөнхий заавар зөвлөгөө өгсөө. Энэ хоёрч аргалын сүрэгтэй таарсан. Өглөөний харсан хэсэг аргалаас арай цөөн тооны аргалын хавцалд байсан. Бидний оцсон байр нь үнэхээр хомжтой байсан. Харагдаад нэг 300 м явж өгчөөс тун ашигтай байдлыг хэлсэн байсан. Бид орооноос учраас харагдсан нэмээ хөөгд сүргээд авахудаа ер нь тогтчихгүй байсан. Тэгвэл том бохтой явсан нэг зүйл бол яг гүйж байсан юм байна. Хануудын байж өсөж учраас бай. Хоёулаа сондгой. Одоо л гой хүнсэлж байна да тэр. Дундын зай 700 м хөгшин угалсан залууга хөөгөөд буудах зайд гарч ирсэн. Тэгээд үндсэндээ авралыг тооцоод салхиа тооцоод буудахсан боловч 3-4 секунд тогтоод дахиад цаашаа үзсэн. Буудчихмаар санагдаад байсан боловч үнэхээр зориг дутлаа. Яагаад гэвэл үндсэндээ хитээс танк ихэд зөвхөн 3 сумаар буудах хэрэгтэй байдаг. Тэгээд зарим тохиолдолд 5 сумаар буудах тохиолдол байна. Аанчдууд 3 сумаараа ангаа авч чадахгүй бол хоосон боцох харамсалтай тохиолдол нэлээдгүй байдаг. Энэ бол ямар ч нэртэй томооч байсан, ямар ч чадвартай хүн байсан. Энэ талтаагаар бол ийм тохиолдоо. За ингээд нутгийн ачтнаас станцаар мэдээж авах шиг байна. Нэг газар сайхан тогтмон явчих яана гэж станцаар хэллээ. За ингээд ам зохион байгуулж байгаа компанийнхантайгаа ярилцаад ажил зүгийнхаа зөвлснөөр тогтсон газар нь буюу найдвартайгаа ихээр нэг 300 м төгж буудахаар болж байна. Бид нар одоо ингээд харж байгаа болох чадвар гайгүй шиг харагдсан мөртлөө доошоо буугаад эргээд өгсөхгүй аяйгүй өндөр. Тэв тэгшгэн байж байгаа л доошоо дээр үз галтуурлыг хайлмаг маш галтуурлын тоо байсан гүн гүнзгий сул хад ихтэй. Дээшээ уруудаж өгсөхгүй аяйгүй бих газар байсаа. Яг одоо аргалын хийж байгаа байр руу 5-6 м яваад жангаа ихээр болж байна.
Антнаас хараад дуутах бас анттай бичих гэсэн надад бичүүлсэнгүй. 저거 байр үргээ. Хэдэн метрд буудаа баяраа. Хөдөлж болохгүй шүү, байж байгаа хөдөлж болохгүй шүү omч. Хэдэн метр вэ? Арай ойр төвцөн байна да. За манай цугаа ах маань Монгол улсын хэмжээд 2 тоглолцоо бодлоо. Энэ Монгол хүн. Аа одоо юу болсон бэ? Тэ баярлалаа. За нэлээд жоо байх. Зааварсан дороо. Манай цугаа ах бидний ажлыг хүндэж бас манай компани дэмжиж энэ уртыг сайхан хийгээд одоо цогч байна. Бидний ямар тоглосон цаашгүй харин нэг оны талт бондоо шиг агнаа бистаа гэдэг. Манай Гэцэгтэй мастер боллаа. Маш их За Өрөнгөө аймгийн нарийн дээл сумаас 2 таан болох аргалаа авлаа да. Тэгээд хэдүүлээ доош буутчаад бууж явна да. Ийм л хадны оруулаа бууж явна да. Аавшигтай уруу газар. Өнөөдөр чинь 9 сарын 21 билүү 22 билүү. Өчигдөр ирсэн. Тэд өнөө өглөө гараад. Өглөө 5 цагт босч гараад. Одоо цагид болж байна. 16 цагийн үед л буудлаа да. 4 цагийн үед буутсан байна. Чи манай хэд сууж байна. За одоо ингэж бууж ирсэн юм байна. За ирсгээд. Одоо фототоор тавьчих. Тэгэл. За. Асал хөзөө гэж мангар бүдүү идэв шүү нэ. Бон донор нь ухаалтаа зүгх. Ухаалтаа. Бичээвч бага өрөв. Я боссоо. А? Боссоо. Үгүй бүрээсэ. Тоглолцлоо байхгүй те. 12 таа юу? Янз явуулчих шүү дээ. Аси фото тавьчих. Яг л тас. За. Яг л тас. Яг тас. Нөгөө чи 18-аад болсон юм байна. 12 таа. Үгүй 11. Үгүйс чинь тарах шүү. Манайхан юу шүү. Орох цаа. Yes. 12 шүү. Бодож энэс та нэг үгүй цугах. За. 9 10 таа уулзч. Янз юм ааслаа сэрээ. Манай бас арай чадaltaй. Залуух тийм л итгэл шүү. Сайн хөхт. Заадч штэ. Одоо бодлоо хэлээг байна. Яг энэ нь штэ. Энд байсан уул буцаад энэ рүү орж байна. Угуулцаа буулгаж ирж байна. 4-5 залуу өргөж явж байна да.
нутгийн газардсан залууслагын хамжид хөтөлт аваад доош уруудаад аргалан хамжаад авч явна. Андын жин нэг 180 орчим килограмм байсан баг. Намдар газар ангийнхан олдсыг машин луганд төхүүлж ирлээ. За энэ хүн анх хийсэндээ маш их сэтгэл хангалуун байна. За энэ ам бол 2-3 онцлог ялгаатай байлаа. За нэгдүгürt ангаа бол маш богино хугацаанд хийсэн. Өдөртөө багтаагаад бол ангаа авсан. За хоёрдугаарт бол анх удаага мэрэгжлийн байгууллагаар гадаадын амчид яаж ан хийдгүү яг тэр жишгээр үйлчлүүлж үзлээ. За энэ хүн анх зохион байгуулсан Mountain Hunting компани хамт олон болон орон нутгийн анчид болон бүхий туссан хүмүүстэй талархлаа илэрхийлье.